За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн болон сумын иргэдийн төлөөлөгчдийн уралдаантай сонгуультай холбоотой нэг асуух зүйл баг байна. За эх хичээл ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. За 2 жилийн дараа улсын хурлын сонгуул болно. Тэгээ энэ сонгуулийн зохион байгуулах төсөв. За нөгөө асуудал гараад идэг хар машины маань хүрэлцээ. Ер нь бол хугацаанд дуусч ийн ашиглалтаас гарч ийн гэж ингэж ийм мэдээлэл авч ирсэн. Одоо ер нь энэ хүрэлцээ нь ямар байна вэ? Яг нь том сонгуул зохион байгуулахад ер нь бэлэн байна уу? Ер нь тулаад биш наан бэлтгэлээ хангахад ямар хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай байна? Яг өнөөгийн байдлаар энэ төрийн том сонгуул зохион байгуулахад техникийн болоод хөрөнгө санхүүгийн хүчин чадал ямар байна вэ гэсэн ийм асуулт. За, ажлын хэсгийн 4 номерын өгтөө. За, алтан гэрэл гишүүний асуултанд хариулъя. За, бид 12 оноос хойш 38 ээлжит нөхөн дахин сонгуульд 38 сонгуульд үндсэндээ санал тоологох төхөөрөмжийг бол ашиглачаад байна. 12 оноос хойш. За, бидэнд бол нэг та бүхэн мэдж байгаа нэг 3,000 санал тоологох төхөөрөмж байдаг. За, бид бол одоо үүнээсээ нэг 257-ыг нь бол хаагдчихад байгаа. За, өнөөдрийн байдлаар 473 санал тоологох төхөөрөмжийг бол засварт явж байгаа. За, яг одоо бэлэн байгаа нь бол одоо нэг 2000 гаруйтай. За, бид өнгөрсөн онд бол ерөнхийдөө санал тоологох төхөөрөмжөө дараагийн загвараар нь бүрэн шинжилгээ 3,000 ширхгийг одоо зайлшгүй авах шаардлагатай байна гэдэг асуудлаар төсөв тавиулаад одоо үүнээс нэг 12.5 тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар бол нэг 940 ширхгийг санал тоологох төхөөрөмж авах мөнгөтэй байгаа. За, урд нь бол бид ер нь одоо ингээд олон сонгуулийн өнгөрөөлөө ер нь одоо ингээд 26 онд санал тоологох төхөөрөмжөө шинжилгээгээд 41.7 тэрбум тавьсан боловч үүнээсээ хасагдаад одоо 30% л авсан л да. Үндсэндээ 70% нь хасагдсан. За, үлдэгдэл 29.2 тэрбум төгрөгийг бол үндсэндээ одоо 26 оны төсөв яах нь вэ? 27 онд яах нь вэ? 28 онд яах нь вэ? Ингээд сангийн яам маань бол цувруулж өгье гэсэн ийм байдлаар бол бидэнд хэлсэн. Бид бол санал тоологох төхөөрөмж нийлүүлдэг байгууллагатайгаа яриад үндсэндээ энэ асуудлаас өмнө бэлтгэл ажлаа хангаад энэ ондоо техник хэрэгслээ шинжилъя гэсэн байр суурьтай үйлдвэрлэгч компанитайгаа ярьсан боловч одоо мөнгөний асуудлаас болоод энэ бол ингээ хойшлох гээд байна. А бид бол бас төсвийн тодтгол гарах юм бол энэ 29.2 тэрбум төгрөгийн асуудлыг тавиад чадвал одоо энэ ондоо багтаагаад техник хэрэгслээ шинжилчих юм бол 27 оны сонгуул 28 оны орон нутгийн болон их хурлын сонгуульд бол сонгуулийн хороо бол сонгуул авах үйл ажиллагааг бол бүрэн хэвийн явуулчихна гэсэн ийм итгэл үнэмшилтэйгээр өнөөдрийг хүртэл бол ажиллаа явж байгаа. За, яг хөө одоо ингээд ICP-1 төхөөрөмж 12 онд авсан бид бол явцын дунд би түрүүн та бүхэнд хэллээ нэг 757-гийн шинжилсэн ICP-2 гэдэг төхөөрөмж ороод ирсэн. За, ингээд яваад байх юм бол бидний ямар ч байсан техник шинжилгээ ажил явуучих юм бол сонгуул бол явуулахад цааргалаад хүнд хүчээр нөхцөл байдал үүсэхгүй байхаа гэж бодож байгаа. А хэрвээ одоо энэ 26 онд энэ 3,000 санал тоологох төхөөрөмжөө одоо бид авчих юм бол сургуульд хийдэг, суралцдаг, IT улсуудаа орон нутагт нь сургадаг ингээ явах юм бол эрсдэл бол байхгүй нөхцөл байдал үүсчихнэ гэж та бүхэн ойлгож болно.